Сургуулийн орчинд үндэсний ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж. Сургуулийн орчинд сурагчдын эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг ба эрүүл аюулгүй орчинд сурагчид амар тайван суралцаж, бүтээл сэтгэлгээтэй болгодог. Үндэсний ус ба ариун цэврийн байгууламжийн хүртээмж нь энэхүү орчны гол үндэс болдог. Эдгээр зөв үйлчилгээнд хангалттай байвал сурагчдын өвчлөл багс сурлагын чанарын хүртэл сайжирдаг байна. Сургуулийн ариун цэврийн байгууламж нь дараах хэдэн нөхцөлтэй. Хүүхдийн насан тохирсон хэмжээтэй суулдуур гар угаах цэгтэй байх. Хөвгүүд огтод тусдаа ариун цэврийн өрөөтэй байх. Цэвэр гэрэлтүүлэх сайтай үнэргүй байнга цэвэрлдэг байх. Албан баримт судалгааны мэдээлэлээр Монгол улсад нийт 800 гаруй сургууль төвлөрсөн усан хангамжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Хүртээмжийн өнөөгийн байдлаар үндэсний усын хүртээмж 80%, ариун цэврийн хүртээмж 70%, хөдөө орон нутагт хүртээмжийн зөрүү их байдаг байна. Сургуулийн суралцагчдын дунд асуудал явуулсан ч гол асуудлууд нь усны хангалтгүй, хужирсан байгууламж, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөл, халдвар төвчний өндөр эрсдэл, сурагчдын сургуульд явах итгэх нь багасдаг гэж хэлсэн байна. Уг судалгааны үр дүнд шийдвэрлэх арга замуудад төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, эрүүл ахуйн боловсролын сургаалтын хөтөлбөрт хамруулах, орчин үеийн технологи ашиглах гэх мэтээр жишээ нь автомат ус түгээх төхөөрөмж ашиглаж болох билээ. Судалгааны маань үр дүн болон дүгнэлтээр эрүүл орчин боловсролын амжилтын үндэс болж чаддаг. Үндэсний ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг заавал сайжруулах хэрэгцээ. Тэгээд доктортой санхүүжилт болон боловсрол хяналт тавих шаардлагатай гэдгийг бид нэр энэ дүгнэлтээс харж болно.